Отличие обычного волейбола. Миний гар бөмбөг нь уламжлалтаас төдийлөн их ялгаагүй мэт харагдавч өөр ингэсэн онцлогтой спорт юм. Талбайн жижиг бөмбөг нь хөнгөн тоглогчдын тоо 6 бус 4 байдаг. Харин энэ спортыг онцгой болгодог зүйл нь тэс өөр зүйл юм. Миний гар бөмбөгийн онцлог нь нас хамаарахгүйдээ байгаа. Хүүхэд, насанд хүрэгчид, ахмад хүмүүс хүртэл хамтдаа тоглож чадна. Несмотря на то, Хэдий миний гар бөмбөгийн хэмжээ жижигч талбай дээр хөрсөлдөөн сэтгэл хөдлөн жинхэнэ волейболоос тутгааргүй халуун такие же урамсгалтай. бурные. В турнире приняли Энэ удаагийн участие тэмцээнд Бурайдын олон аймагаас ирсэн 30 гаруй баг оролцсон байна. районов республики. Это очень интересная игра. Үнэхээр сонирхолтой спорт. Бид энэ төрлөөр хичээлээ дуудаж байна. Хүн бүрийн сонирхлыг татдаг. Мэдээч хэрэг хожихын төлөө л үзнэ. Тэмцэн шүү дээ. Выиграть, наверное, да, соревноваться. Какие Бэлтгэлийн сэтгэлдлээс тренировки? Вызывают очень разные эмоции. янз бүрийн сэтгэл хөдлөл гаранда мэдээч хэрэг адреналин байлгүй яах вэ? Бас хожих сэтэл байлгүй яах вэ? Улам л тогломоор санагддаг юм. Видом спорта. Тэгж хэлхий аргагүй. Сайхан мэдрээд л болж байгаа тэмцээн болгонд орно шүү дээ. Тэмцээнд ямар найдвар байна? Мэдээч хэрэг нэгдүгээр байранд төлөө үзнэ. Организовать Тэмцээнийг Эволгын аймгийн захиргаа болон ЛДПР намын Бурайд дахь төлөөлөгчид хамтран зохион байгуулжээ. Энэ тэмцээн нь эрүүл амьдралын хэв маягийг түгээн дэлгэрүүлэх, спортыг хөгжүүлэх зорилготой. ЛДПР нам Бурайдаар зогсохгүй Орос даяар спортын тэгмэлтэй. накануне турнир. ЛДПР-ийн цом хэмээх энэхүү тэмцээн анх удаа болж байгаа ч ирээдүйд уламжлалт уралдаан болох төлөвтэй байна. Софья Петрова, Данил Щербаков, Новости дня, Иволгинский район. Их труд незаметен ночь. Байгаль эхийн үдсэглэн сүр хүчийг хамгаалахын төлөө өдөр бүр хөдөлмөрлөж буй хүмүүсийн ажлыг хүмүүс бага анзаардагч тэдний хөдөлмөр үнэлж башгүй ач холбогдолтой. Дархан цаазд газрын бэлэг тэмдгүүд хэмээх үдсэглэн үндэсний хүрээлэнгүүд болон дархан цаазд газруудын ажилтнуудад мөн байгаль хамгааллын салбарыг хөгжил, онцлог арга хэрэгслийн танилцуулгад зориулжээ. Особенностям профессии. На выставке представлены карточки. Үзэгсэлэнд баргажин дархан цаадад газрын баавган ажиглалтын бүртгэлийг харуулсан ховор баримтууд дэлгэгдэжээ. Эдгээр тэмдэглэлүүд 1940-с 1988 оны хооронд хийгдсэн бөгөөд тухайн үеийн амьтдын тоо зан авирын өөрчлөлтийг хянахад ашигладаг байжээ. Жишээлбэл нэг бүртгэлд баавга өвлийн байшинд орж хаалгын нэвдэж түлштэй савын гимтээсэн гэж тэмдэглэсэн байна. Харин одоо ийм тайлангуудыг дижитал хэлбэрээр хөдөлдөг болжээ. Но уже в цифровом формате. Кроме инструментов Үдсэглэнд байгаль хамгаалагчдыг хэрэглэж байсан тоног хэрэгсэл, хувийн эд зүйлс тэмдэглэл дөрөмт хувцасч дэлгэгдэжээ. форма. Что тебе больше всего? Үзэсгэлэнгийн онцлог нь юу бэ? Ер нь үзэсгэлэн бүхэлдээ маш сонирхолтой. Бид одоо хичээл дээр дархан цаадад газруудын талаар судалж байгаа болохоор энд үзсэн зүйлсийг шууд хэрэглэх, ойлгоход дөхмөн их хэрэгтэй санагдлаа. Снаряжение, Намайг хамгийн их гайхшруулсан нь тоног хэрэгсэл бас таних тэмдэг. шифроны. Яагаад Они оказались Бодож байснаас илүү нарийн эцтэй байсан. авторизированнее, чем я думал. Были приглашены на Үдсэглэнгийн нээлттэд дархан цаазад газрын салбарын мэрэгжилтнүүд өөрсдөө ч үргэлжжээ. Байгаль хамгаалах ажлын үн цэнийг тэднээс илүү ойлгох нь үгүй юм. Любые объекты, как Байгаль хамгаалагчд бол төрийн мэлмий. Дархан цаазд газруудыг эзэнгөө орхиул тэнд заавал сүйтгэл хулгай эсвэл танхаарал газар авдаг. Тиймээс тэд байгаль төрийн өмчийг хамгаалах хариуцлагатай үүрэг гүйцэтгэв. и выполняют эти функции государева ока. посетить выставку можно. Дархан цаазд газрын амьд бэлэг тэмдгүүд үдсэглэн Бурайдын байгалийн музейд үзэх боломжтой бөгөөд энэ оны 11-р сарын 16-ны хүртэл үргэлжилнэ. Софья Петрова, Артем Буинов, Новости дня. Она без проблем Тэр хөвгүүдтэй ч айж имэлгүй тулалддаг. Эсвэргээрээ хөвгүүд тун хэцүү байдаг гинэ. Эрхүүгийн залуу тамирчин София Жукова нас чацууднуудаасаа аль хэдийн давж гарчээ. Түүний амжилтыг саяхан болсон кикбоксing дэлхийн цомын тэмцээн дахин баталсан юм. Тэр хөвгүүдтэй ч тулалдахаас айдаг. Эсвэргээрээ хөвгүүдэд хэцүү байдаг гэн. София Жукова ихнээсээ хэдийн давж гарсан тамирчин. Энэ тухайга эрхүүгийн охин саяхан болсон олон улсын томоохон тэмцээнд дахин батллаа. Тэрээр Чебоксар хотод болсон кикбоксing
бэлтгэхийн цомд оролцож 2 тулаан хийсэн байна. Эхний тулаанд эртний танил Орос өрсөлдөгчөө хугацаанаас өмнө ялжээ. Харин шударгын тулаанд Сибирийн охин Беларусь улсын шигшээ багийн ахлагчтай тулгарч шүүгчдийн шийдвэрээр ялалт. Софья выиграла решением судей. Хүчтэй өрсөлдөгч байсан ч тулаан ямар нэгэн хүндрэлгүй өнгөрсөн. Би бэлтгэл сайтай байсан болохоор дэвжэн дээр сэтгэл зүйн хувьд тайван итгэлтэй харсан. Уже много лет Софья... София олон жил Спутник клубт бэлтгэл хийж төгс техниктэй тамирч болжээ. Одоо тэр Орос улбаны улсын шигшээ багийн 52 кг хэмжээний тэргүүлэгч юм. Тэрээр зөвхөн кикбокс биш, тай боксын төрөлд чамлалт гаргаж байна. Харин энэ бүхний цаана мэргэжлийн дасгалжуулагчдын хамтын ажиллагаа болон гэр бүлийн дэмжлэг чухал. Поддержка самых близких. Здесь есть фактор. Энд амжилтын цогц хүчин зүйл бий. Бид эцэг эхчүүдтэй нэгт хамтран ажилладаг. Тэд хүүхдүүдийнхээ бэлтгэл уралдаанд идэвхтэй оролцдог. Софьягийн аав байнга тусалж санаа тавьдаг. Манай клубын баг хамт олонч бүрэн хүчээр дэмждэг. Үүний үр дүнд бид нэгэн очир эрдэнэ гаргаж ирлээ. Удахгүй Софиягийн өмнө шин сорилт хүлээж байна. Тэр 11-р сарын сүүлээр 17 нас хүрэх бөгөөд насанд хүрэгчдийн ангилалд шилжиж байна. Урд өмнөхөөсөө ч хүчтэй өрсөлдөгчдтэй тулгарх тэр мөчөд ч бэлэн байгаа гэдэгт итгэлтэй байна. Тэр 8 жил тасралтгүй бэлтгэл хийсэн. Манай клубын багийн болон тактикийн хөтөлбөрийг бүрэн дагаж мөрддөг. Софи бол манай багийн нэгт бичигдэх тамирчин. Тэр удахгүй цугларалтад оролцож дараагийн тэмцээнүүдэд бэлтгэх болно. Следующий крупный... Софиягийн урд 2026 оны том тэмцээнүүд байна. Тэрхүүгийн авиаслыг тамирчин Орос улбаны улсын шигшээ багийн бүрэлдэхүүн Сочид бэлтгэлээ үргэлжлүүлэхээр төлөвлөсөн. Специально для программы «Новости». Дэвжэн дээр гарах мөч ирлээ. Александр Катасонов тулаандаа бэлдэж байна. Дасгалжуулагч Владимир Мурачев шаваа бэлдэж байна. Улаанбулангаас Александр Катасонов. Энэ бол бүх Оросын хэмжээний боксын үндэсний оюутны лигийн шинээр эсэгч дивизионд болсон тэмцээн юм. Тэмцээнийг Орос улбаны улсын 7 удаагийн авраг Закария Хасанович Мигеровын дуусгажээ. 16 настай Александр Катасонов бол спортын дэд мастер цалтай боксчин бөгөөд алтай хязгаарыг төлөвлөн оролцсон. Тэрээр энэ тулаанд победу над соперником. Главное просто попасть, а там дальше все идет. Хамгийн гол нь оноо авах, дараа нь хэмнэлээ нэмнэ. Тэгэхэд өрсөлдөгч даахаа бэлдэг юм. Энэ тэмцээний дараа бид Санкт-Петербургт болох Денис Никифоровын цомын тэмцээнд бэлдэнэ. Бүх өрсөлдөгчдөө амжилт хүсье. Хочу пожелать удачи всем своим соперникам. Мы привезли. Бид 6 тамирчинтай ирсэн. Тэдний 2 нь аль хэдийн Денис Никифоровын цомд оролцох эрхээ авсан. Харин 4 нь төрүүлэхийн төлөө тулдаж байна. Турнир проходит в Тэмцээн эрхүү хотын Витес тулааны спортын заалтанд болж байна. 19 бүс нутгаас ирсэн тамирчид хүч сорж байгаа бөгөөд тэд Иркутск, Амурмуж, Красноярск, Алтай, Приморын хязгаар зэрэг дунд болон дээд боловсролын байгууллагуудыг төлөөлж байна. Нийт 16-аас 17 насны 108 тамирчин оролцож байгаа юм. Сүүлийн жилүүдэд оролцогчдын тоо ийм олон байгаагүй. Маш ширүүн өрсөлдөөн өрнөж байна. Манай эрхүүгийн шигшээг 24 тамирчин төлөөлж байгаа. Сайн үр дүн гаргана гэдэгт итгэлтэй байна. Энэ тэмцээн ирэх 11-р сард Санкт-Петербург хотод болох Оросын цомд оролцох шалгаруулалт юм а. Урьдчилсан тулаанууд 10-р сарын 20-оос 23-нд, хагас шигшээ тулаанууд 24-нд, харин финалийн тулаанууд 25-ны өдрийн 12-нд. Дарья Андреева, Константин Синицын специально для программы «Новости». Сухотина нэртэй Угсаатны археопаркийн нэгэн өндөрлөг дээр буриадын анхны нүүдэлчдийн суурин байгууллаа. Барилгачид Агийн тал нутгийн уугуул иргэдийн уламжлалт гэрүүдийг барьж дуусгасан байна. Гэрийн хажууд эрхүүгийн буриадуудын уламжлалт байшинг сүндэрлүүлж өвгдийн заншлаар дээврийг нь хөвтөр хүчжээ. Энэ бүх барилга чимэглэл биш. Хүн орж үзэж доторх тогтчлт тогшлыг сонирхох боломжтой. Бүх тавилгыг өвөр байгалийн даргачууд гараад хэлжээ. Будем искать в деревнях. Бид тосготоор явж идэл хэрэглэл, тавилга, шир, бүс, имэйл хайж байгаа юм. Том гэр 15 метрийн диаметртэй бөгөөд дотор нь тансаг тавилга бий. Тэнд дайчдын хуйгдуулга, нум сум, 20 буриадуудын сүлд байрлана. Эвенкийское поселение. Эвенкийн судснууд 80% босчээ. Ойн гүнд хүнсний агуулга болох лабаз, бугын хашаа мөн чумын арга яс баригдсан байна. Каркасы для чума. Одоо бид урцыг хучих, навч, модны холтос хайж байна. Нэг урцыг бугын арьсаар, хоёрыг нь модны олцоор, нэгийг нь харин хусны олцоор учна.
и один чем покрыт берестой. К концу года завершат... Он дуустал амфитеатрын барилгын ажлыг дуусгахаар төлөвлөжээ. Одоогоор газар шорооны ажил явагдаж байна. Цаашаад цогцлборт анхны суурьшигчдийн модон хэрэм острог баригдана. 25 метрийн өндөр цамхаг бүхий энэ бэхлэлт дээр эртний анж нүүдэлчдийн амьдралын урамсгалыг бүрэн сэргээн. Хөтөж гар урчуудыг орс нүүдэлчин бурайд ивент үндэсний хувцаар хувцлуулж байшин бүрт музей, кафе, ур чадварын сургалтын талбай ажиллах. Мастер-классов. Хамгийн гол нь энд амьтад байх болно. Мордын хашаа, бугын дээвэр бэлэн болсон. Эхний ээлжинд цаа буг ирнэ. Бид мөн Якутийн Плестоцены паркта хамтран ажиллаж, энд эртний үйлдвэрийн бухыг авчрах талаар хэлэлцэж байна. В будущем к этной... Цаашаа Дугсаатны суурин руу автозам тавьж нийтийн тээврийн чиглэл гаргана. 46 дугаар маршрутыг сунгах асуудлыг хэлэлцэж байгаа бөгөөд ингэснээр Чита хотын оршин суугчид болон зочид өвөр байгалийн анхны суурьшигчдийн түүхэн хүрээлэнд хялбар хүрэх боломжтой болох юм. Освоение Забайкалья. Сельский сертификат. Хөдөөгийн сертификат нь асрамжийн хүүхдүүдийг дэмжих шинэ хэлбэр юм. Энэхүү сертификатын тусламжтайгаар тэд орон сууц худалдаа авахд зориулсан татаасах боломжтой болно. Сертификат нь гарсан өдрөөсөө хойш 5 сарын хугацаанд хүчинтэй бөгөөд олгох дэмжлэгийн хэмжээ бүс нутгийн орон сууцны сертификатын үнийн 30% тэнцэнэ. Өөрөөр хэлбэл 1.5 сая миллиона рублей. Чита хотод юм уу эсвэл хөдөөгийн аль ч суурьнд байж болно. 18 нас хүрсэн залуусын хувьд тусгайлан санхүүжилт олгохоор заасан. Учир нь бүс нутгийн төсвөөс олгодог татаас нь ихэвчлэн 23 наснаас дээш хүмүүст зориулсан байдаг юм. Энэхүү санаачлах нь олон асрамжийн хүүхдүүд хөдөөгийн суурьнд ажиллаж тэндээсээ нүүх бодлохгүй байгаагаас үүдэн гарсан юм а. Нэмж хэлэхэд тосхон аймгийн төвийн байшингуудын үн хотын байрнаас хамаагүй хямд байдаг. Сертификат авах нөхцөл тун энгийн. Тухайн хүн орон сууцаар хангах шаардлагатай иргэдийн бүртгэлд бүртгэгдсэн байх ёстой. Мөн сэтгэц болон мансууруулах бодисын эмчийн хяналтанд байх ёсгүй. Үүнээс өөр нэмэлт нөхцөл бараг байхгүй. Сертификатын дүн дээр ихэнх хөрөнгө өөрийн хуримтлал эсвэл зээл нэмж ашиглаж болно. Гол нь сонгож буй орон сууц нь ослын байршилд байрлаагүй, мөн хөдөөгийн сум дургийн нутаг дэвсгэрт байх зэрэг шаардлага хангах ёстой. Энэ онд 50 асрамжийн хүүхэд тус дэмжлэгийг авах боломжтой. Үүний тулд хөдөлмөр нийгмийн хамгааллын яамд Курнатовский гудамж 7 хаягаар хандах буюу дэлгэцдээр гарч буй утсаар холбогдох шаардлагатай. По адресу Курнатовского 7 или позвонить по номеру, который сейчас на ваших экранах. Үйлчлүүлэгчтэй хийх ажил төлс сонгох, бичиг баримт бүрдүүлэхээс эхэлдэг. Сонголтод метан болон пропан гэсэн хоёр төвлөл бий. Аль аль нь өөрийн гэсэн давуу талтай, худалдаа авах хүртэг болооны багтаамж, суурилуулалтын татаас зэргээс хамаарч ялгарна. Хэрэг 2 литр хүртэл хөдөлгүүрийн багтаамжтай суудлын автомашинаар жишээ авбал пропан суйрлуулах дундаж үн ойролцоогоор 70,000 рубль. Харин метаны хувьд холбооны татаас тооцвол 90,000 рубль орчим болно. Анхаарах зүйл нь метаны баллон 80-аас 100 литрийн багтаамжтай байдаг бол пропаны баллон дунджаар 50-70 литр багтаамжтай байдаг. Бүх бичиг баримтыг бүрдүүлсэний дараа автоүүлчилгээний механикч мэргэжилтнүүдийн ажил эхэлдэг. Тэдний үүрэгт баллон суйрлуулах, хоолой хөдөлгүүр хүртэл холбох, даралт бууруулагч, ууршуулагч болон хамгийн гол хэсэг болох ийм процессорыг суйрлуулах орно. Энэ төхөөрөмж нь түвшний хангамжийг удирддаг гол систем юм. Хамгийн үндэслэх нь сорох коллекторын фрезеровк юм а. Энэ метанд ажиллах чанарт ихээхэн нөлөөтэй. Чанартай суйрлуулалт дунджаар 1 өдөр, хамгийн ихдээ 2 өдөр шаарддаг. Энэ тухайн машины онцлогоос болон угсралтын төвчлөөс шалтгаалдаг юм а. Мэргэжлийн угсралтын дараа электроникийн ажиллагаа төвшний оролт хий алдарт зэргийг нарийн шалгадаг. Ажил дуусны дараа машин бензин эсвэл дизель хөвшөөр явах боломжоо алдахгүй. Ингэснээр жолооч шаардлагатай үед төвшний төрөл хооронд шилжиж чадна. Одоогийн нөхцөлд хийн тоног төхөөрөмж суйрлуулах нь айл өрөх байгууллагын хувьд бодит хэмнэлт юм. Жишээ нь бензин 75 рубль байхад хий 25 рубль байна. Өөрөөр хэлбэл 3 дахин хямд түлш хэрэглэж байгаа гэсэн үг. Өнөөдрийн байдлаар Якутскт 2000 гаруй автомашин, 250 орчим автобус хий системтэй гэж бүртгэгджээ. Бүс нутгийн төв болон өмнөд хэсэгт алс орнуудын хамгийн том хийн түгээх сүлж ажиллаж байгаа бөгөөд 2030 он гэхэд одоогийн 10 станцыг 40 болгож өргөжүүлэхээр төлөвлөж байна. Тимур Калмогоров, Джулустан Иннокентьев, Якутск.